17 дугаар зууны дундуур Монгол улс Манчин улсын иргэшээлд орж 200 гаруй жил дарлагдсны эцэст 20 дугаар зууны ихэр Манжин ноёрхлоос ангиж ирсэн түүхтэй. Тэгвэл Манжин үеийн Монгол орны дотоод амьдрал, улс нийгэм, хууль цааз болон Монгол орны талаар гадаад орнууд ямар бодлого баримтж байсан тухай өнөөдрийнхөө дугаарт өгүүлэхээр бэлдлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны ихэнх номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Судар хэвлэлийн газар. Дугаар зуунд Чингис хаан Монголын эзэн төрнийг байгуулж дэлхийн ихэнх газрыг эзлэн захирч байсан бол түүнээс хойш Монголын хаан ширээ залгамжлагч хаад ноёд хүүхдүүдтэй нутаг дэвсгэрээ хуваан захируулсаар 17 дугаар зуун гэхэд их Монгол улс бүхэлдээ тархаа бутархаа улс болж хувирсан байна. Энэ үед Чингисийн удмын сүүлчийн хаан Цахар Дэгдэн Манжин эсрэг тэмцэж улс орноо нэгтгэн захирах оролдлого хийж байсан боловч харамсалтай нь 1634 онд таалал төгсөн. Харин тэр онд өвөр монголчууд Манжид дагаар орсон бол түүний дараа 1636 онд торгуудын хоо хорлог харьяа дэрэгдээ авч ижил мөрөнд очиж нутаглан Манжид эзлэгдснээр Монгол улс бүхэлдээ Манжийн нөлөөнд оржээ. Манжийн тэнгэр тэтгэсэн хаан 1711-ээс 1799 он. Манчин улс Монголын засгийн эрхийг өөртөө нэгтгээд засаг захиргааны хуваарийг урдын хэвээр хадгалахын зэрэгцээ. Улс орныхоо дотоод асуудлыг өөрсдөө бие даан шийдэх бүрэн эрхийг Монгол ноёдод үлдээжээ. Гэдээч энэ нь Монгол улсыг ямар ч хяналтгүй орхисон хэрэг биш байлаа. Учир нь Манжинаар Бээжингээс монголчуудад нарийн хяналт тогтоож байсан юм. Ийхүү монголчуудыг хянан барих бодлогыг гадаад Монголын төрийг засах явдлын яам хариуцдаг байжээ. Тус яамны өргөн мэдүүлснээр онцгой чухал асуудлыг Манжин эзэн хаан шийддэг байсан юм. Манчин улсын гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт Монгол ван гүнгүүдийн цол хэрэгэм зэрэг дэвийг хуульчилсан байна. Ингэснээр Монголын ноёд тайж, ван, гүн, бэл, бэс зэрэг шин цол хэрэгэмтэй болж Манжямбаны хувцас өмсөх болжээ. Манжин орхилын үед Монгол эрчүүд Манжмайгийн 5 хэсэг тавьж дөрвөлжин ингэртэй нудрахтай дээл өмсөх болсон юм. Монголын хан ван гүнгүүдийн ихэнх нь Чингис хааны Алтан ургийн угсаа залгамжилсан ноёд байсан байна. Тэдний албан ёсны гэрлэлтээс гарсан хамгийн ахмад хөвгүн 19 нас хүрмэгц хан угсаа залгамжилдаг байжээ. Улмаар хан угсаа залгамжлалыг нь хаан батамжлана. Хааны бус түүхтүүд нь 4-р зэргийн тайж болох төдийгүй 10 жилд нэг удаа Бээжин орох эрхтэй байсан байна. Монголд тийм ч олон биш 200 орчим хан, ван, гүн байсан ч харин тайж нар бол жилээс жилд өсдөг байжээ. Тэдгээр ноёны хан цол авах эрэм дэвших Бээжингийн засгийн ордноос бүндүү авах зэрэг нь бүгд Манжин хаанаас хамаарна. Хан хүн 3 жилд нэг удаа Манжин хааны амрыг ирэх учиртай. Ингэхдээ морь, тэмээ голсон 9 цагааны бэлэгсэлтийг хаанд барьдаг ёстой байсан байна. Харин тэрхүү бэлгийнх нь хариуд Манжин хаан мөнгө, торго дурдан, отго жинс тэргүүтнийг өгдөг байжээ. Ийхүү жилбэр Монголын хан ван гүнгүүдэд зориулж 120 мянган лам мөнгө, 3500 толгой торго зарцуулдаг байсан байна. Үүнд шин цол хэрэгэмтэн болоод Алтан ургийн угсаа залгамжилсан ноёд багтана. Хан зэрэгт ноён 2000 лам мөнгө, 25 толгой хорог. Чин ван зэрэгт ноён 1200 лам мөнгө, 13 толгой торго. Жун ван зэрэгт ноён 800 лам мөнгө,
10 толгой торог хүртдэг бол Б 500 лам мөнгө 10 толгой торог. Б-с 300 лам мөнгө 9 толгой торог. Гүн зэрэгт ноён 200 лам мөнгө 7 толгой торог. Засаг тайж 100 лам мөнгө 4 толгой торог зэргийг жилбэр Бээжингийн засгийн ордноос хүртдэг байжээ. Ийхүү пүнлүү хүртээж урамшуулах боловч Бээжингээс манж нар хатуу хянах тогтоож байсан учраас Монгол ноёд өөрсдийгөө Манжийн эзэн хааны вассал хэмээн хүлээн зөвшөөрдөг байсан юм. Гэсэн ч Монгол орныхоо нутаг дэвсгэрийг угсаа залгамжилсан тэдгээр ноёд захирах хэрэгтэй хэвээр байсан байна. Нутаг дэвсгэр нь аймаг хошуудад хуваагдах төдийгүй хэд хэдэн хошууд нийлж аймаг болдог байна. Ар Монгол буюу халх нь 86 хошуудаас бүтсэн 4 аймагтай байсан бол өвөр болон зүүн Монгол ордос нийлээд 51 хошуудаас бүтсэн 25 аймагтай байжээ. Сахар 8 хошуу, Алшаагийн 3 хошуу нийлсэн 1 аймаг, Хөхнуур, Цайдам зэрэг нь 29 хошууд бүхий 5 аймаг болж мөн баруун Монгол буюу зүүн гар бол 32 хошуутай 4 аймаг байх бол Урянхай аймаг 17 хошуутай байна. Аймаг нь хошуудад хуваагдах бол хошууд нь сум, арвтын сэргийн системд хуваагддаг байжээ. Манжийн үеийн засаг захиргаа. Манжийн үед хятад иргэн Монгол газарт тариа тарьж Монгол эхнэр авах зэрэг нь хориотой байжээ. Зардгаар тогтоосон гадаад Монголын төрийн засаг явдлын яамны хууль зүйлийн бичиг 10 дугаар дэвтэр 11 хаалга гарч тариалахыг цаазлах нь 318 дугаар зүйл. Хаалганы дотор суусан хошууны иргэд хаалга гарч Монгол газарт тариалж болохгүй. Зөрж зоргоор бэлчээр газрыг хагалах хул хууль ёсоор яллагтун гэж заасан байна. Зардгаар тогтоосон гадаад Монголын төрийн засаг явдлын яамны хууль зүйлийн бичиг 25 дугаар дэвтэр 29-ын 17 иргэн Монгол эм охиныг гэргий болгон авах нь 846 дугаар зүйл. Дотоод газрын иргэн дотоод гадаад засгийн газрын Монгол эм охиныг гэргий болгон авч болохгүй. Зоргоор өх авах нь буй бөгөөс хүнд гэрчлэн гаргаваас авсан гэргийг нөхрөөс хагасуулж төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцуулж Монгол хуулиас өртсөн иргэнийг өөрийн 3 сарын дөнгөлүүлж өдөр дүүрсний хойно 100-аар ташуур занчиж иргэнийг дам дамаар уг нутагт хүргүүлгэж хууль зүйлийн бичгтээ тусгайд нь зааж байсан юм а. Ийхүү чухалчлан заах болсон шалтгаан нь өвөр монголчууд Манжчин улсад дагаар орохдоо зарим зүйлсийг дагаж мөрдөхгүй байхыг хүсч түүнийг Манжийн хаан хүлээн зөвшөөрсөн тул амлснаа биелүүлж хууль зүйлийн бичгтээ тэдгээр зүйлийг тусгасан байна. Монголчуудын тусгаар тогтнох эрэмзэлдийн илэрхийлэл болсон Манжийн эсрэг бослого 1900 онд Улаастад гарчээ. Тэгвэл мөн тэр онд богд гэгэн Эрдэнэ Шанзав Бадамд орж зайсан цэрэн очир нарыг хаант Оросоос мөнгө зээлэх нэрийн дор нууцаар тусламж гуйхаар илгээсэн юм. Мөн түүний дараа 1907 онд Өвөр Монголын харчин хушууны гүн хайсан Аламс очир нар их хүрээнд сэм хүрэлцэн иржээ. Манжийн сүүлчийн амбан сайд Сандоо. Сандоо амбан нь Өвөр Монголын шулуун цагаан хушуунаас гаралтай багаасаа хятад боловсрол эзэмшсэн Монгол цустай нэгэн байжээ. Тэрээр 1902 онд Бээжинд шилжин ирж байсан бол 1908 онд Гуйхуа буюу Хөхөтийн дэд захирагчаар томилогдсон дараа нь 1910 оны 2 дугаар сарын шинийн 1-ний өдөр хүрээн суух амбан сайдын тамга хүлээн авсан байна. Монголын төлөөлөгчид 1911 онд Петербургт очсныг Сандоо амбан мэдснээр богд гэгэн болон хаад ноёдыг айлган сүрдүүлэх болсон байна. 1911 оны 12 дугаар сард хүрээн сууж байсан Манж амбан сайд Сандоог Монголоос төр засгийн газрынхан хөөсөн байна. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарлаж Монгол улсын эзэн хаанаар
8 дугаар богд Жавсандан будхтыг өргөмжилж оны цолыг олноо өргөгдсөн их хүрээг улсын нийслэл хүрээ хэмээн нэрдэж Монгол орн манжийн иргэшээлээс гарсан юм а. Харин монголчуудад хөөгдсөн манчин улсын сүүлчийн Монголд хамбан сандоо 1920-од онд Жан Зоолины засаг захиргаанд ажиллаж байгаад хожим 1932 онд Манжго тоглоомын улс байгуулагдахад уг тоглоомын улсын засаг захиргаанд албач байсан тухай мэдээ үлдсэн байдгийг. Монголын талаарх Оросын бодлого 17 дугаар зууны эхээр Монголд Орос улсаас 9 удаа экспедиц ирсэн төдийгүй манай оронд Орос улс хөрөнгө оруулж өөрийн ашиг сонирхлын хүрээг дорн зүг тэлж эхэлсэн бол 20 дугаар зууны эхэрч Оросын эзэн хаан Монгол оронд анхаарал хандуулсан хэвээр байсан юм. Үүний жишээ нь Манчин улс Их Британи руугаа зөрчилдөн хагардлахад Бээжинд Оросын элчин төлөөлөгч Муравьев Монголыг Оросын иргэшээд оруулах цаг боллоо хэмээн Санкт Петербург руу бичиж байсан байна. Мөн түүнчлэн 1905 оны 1-р сарын 29-нд Оросын гүнтэн Игнатьевийн эзэн хаандаа бичсэн айлтгалд Монгол бол дотоод хятад, төвд Гималайн улс энэтхэг Дундад Аз руу хандах түлхүүр орн болж байна. Тиймээс улс төр эдийн засгийн ашиг сонирхлоор манай улстай холбогдсон Монгол орны асуудал Японы дайнаас үл хамааран биднийг онцгой анхааралтай байхад хүргэж байна хэмээн сануулж байжээ. Мөн түүнчлэн Монгол орныг Орос хятадын тусгаарлагч бүс нутаг автономит улсаас өөрөөр байлгаж болохгүй. Учир нь Монгол орн бол Орос улсын нөлөө эрчимжин ирээдүйд хятадын эсрэг хүрээгээ тэлэхэд тун чухал тулгуур болох юм гэж үзсэн байдаг. Гүн энэ айлтгалдаа тусгаарлагч бүсэд бүх Монголыг багтаага зогсохгүй өмнөд хөх нуурын цаагуур хятадтай хиллэхээр тусгаснаас үзвэл Оросын дорн дахны болоод Монголын талаарх бодлогод Монголыг хуваах биш харин бүхлээр нь ивэлдэ багтаах зорилго агуулж байсныг харж болохоор байдгийг. Энэхүү таамгийг батгсан зүйлийг тэрээр айлтгалдаа ийхүү тусгажээ. Түүний айлтгалд Хятад Оросын хооронд Монголыг хуваах нь бидний гол зорилго биш. Харин бидний зүгээс Монгол орныг Хятадаас тусгаарлах шинэ алхам хийж байгаа чухал зүйл юм хэмээн нэмжидсэн байна. Энэхүү бодлого нь Орос улсын алс дорн дахин гадаад бодлогоо идэвхжүүлж эхэлсэн түүхэн үйл явдалтай давхцдаг нь тохиолдлын хэрэг биш, дээрх бодлого нь стратегийн шинжтэй байсныг баттгадаг юм. Тэгвэл 1870 оноос 1920 оны хүртэл бүрэн бус мэдээгээр 150 гаруй төрлийн экспедиц Монголд ирж Оросын худалдаа арилжаа хэр ашигтай байгаа цаашд хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа хийсэн байдаг. Эдгээр болон экспедицийг Орос улсын засгийн газар санхүүжүүлж байсан төдийгүй экспедицүүд судалгааны үр дүн болоод тайланг засгийн газартаа даруй уламжилж байсан байна. Тэрхүү экспедиц судалгааны ажлын үр дүн болох Монголын зах зээл Орос оронд хичнээн ач холбогдолтой болохыг онцолсон нэлээд бүтээл Орос хэл дээр хэвлэгдсэн байдаг. Тэдгээрийн үр дүнгийн дүгнэлтэнд Оросоос Монголд нийлүүлж байсан бараа болон худалдаа эргэлт 20 дугаар зууны ихэнх үед ямар нэг байдлаар цөөрч багассан тухай дурдаад энэ нь Оросын худалдаачдын өрсөлдөх чадвар дутмаг байгааг харуулж байна хэмээн дүгнсэн байдаг. Ийхүү тухайн үед Оросууд тун цөөхөн үйлдвэртэйгээс гадна түүнээсээ шалтгаалan Монгол орн төдийлөн нөлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл хүртэж байсан байна. 1860 оны Бээжинд хийсэн Орос манчин улсын гэрээний дараах үеэс эхлэн Оросуудад Монгол чөлөөтэй зорчих боломж олгох болж улмаар 1861 оны 2 дугаар сард хүрээнд Оросын анхны консулын газар нэгдсэн байна. Тэгвэл 19-р зууны сүүлч гэхэд Монголд орж ирсэн Орос иргэд Монголын газрыг яг л өөрийн юм шиг ямар ч төлбөргүй эзэмшиж эхэлсэн байдгийг. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд 20 дугаар зууны эхэнд нэвтрүүлэг маань өндөрдөж байна. Дараагийнхаа нэвтрүүлгээр бид 1910 он үндэсний эрхчлөөний тэмцэл сэдвээр эргэн уулзах болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хийлээ.